хичээсэн чинь аймаг гоё гараад тэрэн дээр л гоё санагтаад л тэгэл зурсахгүй. Дөрвөөс 9-9-өөс 16 насны хүүхдүүдэд хоёр бүлэг болгоод хичээлийн заадаг. Энэ нүгээр болохоор бид нар эхлээд өнгийн хичээл ордог. Хүүхдүүд өнгийн хичээл орсноор үндсэн 3 өнгө болон өнгийн ялгарлаа сурна. Дараа нь дүрсийн хичээл ордог. Дүрсийн хичээлээр янз бүрийн амтан ургамал, байгалаа дүрсээр сэдвлэн зурдаг. Тэгээд дараа нь зохиомжийн хичээл, өнгийн дагнаас гээд яг хүүхдүүд зургийн хичээл дээр юу сурах ёстой тэрийг одоо эхнээс нь баг багаар ингэж заан сурдаг. Ингэж хүүхдүүд одоо сурснараа багаасаа гоо зүүн мэдрэмжтэй болно, зөв сурна, өнгөний ялгарлаа сайн ойлгож сурна, палитер, палиншид одоо нэрлэлт сурна. Тэгээд өөрсдөө ирээдүйд ямар нэгэн хийсэн ч гэсэн урлагийн жижигхэн багхан ч гэсэн гоо зүүн мэдрэмжтэй, гоо зүүн ойлголттой болж сурч суралцдаг. Энэ хоёр найзуудтай юу? Тэгээд уран бүтээл хийж байгаа юм шиг.